Бүгдээрээ сайн уу? Бичлэгээрээ та нартайгаа уулзааг үнэхээр утсан байна. За энэ өдөр бол 5 сарын 3. Тэгээ найзуудтай хамт улсын шалгалтаасаа ер нь хэдхэн хоногийн өмнө ирч үзээ сэлбэхээр Калининград хотыг ингээд зарсан байгаа. Тэгээ энэ хөө бяцхан аяллахаа влогийг та нартай хүргэх гэж байна. Тэгээд яагаад ийм хожуу бичлэгээ оруулж байгаа вэ гэвэл мэдээ шалгалтуудаа өгөөд дипломо хамгаалах гээд дараа нь аюул завгүй байсан учраас одоо л нэг амьсгаа аваад бичлэгийг эдлээд оруулж байна. За тэгээ бидний аялалтай хамт байгаарай. Тухлан сууж талан болгоно. Хийнийхээ жоо энэ чи хинээ өгүүлээ. Хинээ өгүүлээ чи. За ямар ч сан бидний бичлэгтэй хамт байгаарай. Анхны аялал юм болоо болохоор. Онгоцны бодол дээр ирсэн байна. Яа манай найзууд. Хай. Захин надтай самар байна. Би хүүхдээ сонгож. Хай vlog. Акцент тохиолдол шээ. Цаг мөрөөр бол амар сэлхтэй байна. Угаасаа үзэх зорилго бол угаасаа Балтийн төгсөө Европ юм шиг архитектурын байрлалуудыг үзсэн байна шүү дээ. Тэгээ цаг агаар нөлөөлөх гэж байна. Өөр нэг тийм vibe байна. Амар гоё тайван. Тэгээ онгоцны бодол дээр ингээ буунгууд л яг ингээ хүмүүс өвдөөс ингээ тийм инээд алдсан ингээ мишээсэн хүмүүс байгаа байхгүй юу? Москвагоос л дээрээ шал өөр тийм мэдрэмж надад төрүүлээд яг одоо гоё санагдаад байна. За таксин бол Москвагийн хэд бодвол аюу хямдхан байгаа байхгүй юу? Байрлуугаа явхад нэлийн хол ингээд тийм уруудаж зөндөө зам чахад юусоо 750 рубль чи. Москвад бол бүгд 2000 гэдэг. Яг би нарийн ингээ орон гартлаа унтсан биш. Ингээ би орон гартлаа бонгоцсон биш. За одоо манай маршрутыг хариуцж яваа. Цэцэг жаргалын бид гурийн энэ 3 өдрийн гоё маршрутыг бид товчхон тайлбарлаад өгөхгүй юу? За маршрут ерөнхийдөө бол яг маргааш амир бороотой өдөр байгаа. Ерөнхийдөө бол цаг агаарын прогноз ер нь бол харах хэрэгтэй байдаг. Ажилд явж явах үедээ. Тэгээд цаг агаараас маш их зүйл нөлөөлнө. Ямар мейкап хийх, ямар хувцас өмсөх, хаашаа явах, хаашаа орох гэх энэ бол бүр асар их холбоотой байдаг. Тийм учраас цаг агаар маргааш ер нь бол бороотой. Тэгээд хүүтэй өдөр байна. Тийм болохоор маргааш бидний chill day. За өнөөдөр болохоор ер нь төрөөгөө ороод жоохон төвтөөгөө танилцаад бай гэж бодож. Дараагийн 3 өдөр нь болохоор бас айгуу гонёртой дулаах өдөр байна. Тийм болохоор бас ирэхэд бол төвд үзэж амжаагүй газруудаа үзээд далаа дээр ирэхэд бол байх тийм төлөвлөгөөтэй байгаа. Яа. За миний хувьд бол байна штэ. Би бол яг сайхан аялагч шиг юунд санаа зовхгүй бүр амар гоё явж байгаа. Нэстэн гатаа гараад ирсэлгээ өгчгүй ингэж харахаар жоохон юу байгаад тийм. За баярлалаа.
Гэтэ би хөрмөө энд нэр амар гоё орчиндөө болохоор ингийн тентгүүл хормын зураг авалт хийсэн хүмүүс үлээ. Тэгээ яагаад та нар намайг юм шил зүгээл яваад байгааг одоо ойлгож байна уу? Ай гоё харагдуулж байгаа сте. За бид нар бас яваад дутгуу мэдээж зураг авалтанд орсон. Ивэ миний нэз гоё зураг авдаг болохоор Ингэдэй. хэдэг дийнэ за. За энэ дэлгүүрээс хөрхөн ийм магнит аваад тэгээд өөртөө гоё бугуйч авсан байгаа янтаартай. Тэгээд хажууд нь ийм марципанаар аяг алтартай болохоор тэгээд ийм хоёр шоколад авч үзлээ. Энэ ингээ ямар ч ингээ шоколадгүй тэгээ яг марципан жинхэнэ өөрийнхөө байгааг амталж үзэж байна. Гоё юм. So та нар яг энийг бас амсуул мэднэ. Би яг юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Нэг тийм миндал эсвэл яг самарны юм юу шиг мөртлөө. Дотроо нэг юм нэг өвөрмөс нэг амттай юм чихэр байдаг да. Нэг цагаан яг тэр шиг. Тэгээ энэ болохоор нөгөө шоколадг болохоор илүү гоё зөөлх амтагдчихэв. Нэг тийм хурц бол биш. Энэ ингээ байшингийн дээврийг хараа ингээд нүдтэй тэгээ ингээ амтай юм шиг. Яа тэнд одоо далайн харагдчихээн. Бид нар сая харьчаад тэгээ хурж ирээд ахиад таксигаар наашаа далайн руугаа хөргүүлээд ирлээ. Вау, яар гоё юм бэ. Яа нэг нараа ингэж хүрхэн зам гаргаж явд юм шүү дээ. Би анх удаа харж байна. Би хүчүү. No. Тэр нөч мэдрээ амар мэдэр тийм шүү дээ. Одоо айцсан байгаа. За яв. Хаашаа яв баятай. Машин бүрхи зам болдог. Харин ингэж явд юм шүү ингэж. Яаж гисгэж явж байгаа юм те? Hi girls. За Калининградтаа 2 дахь өдөр. Одоо юу хийлээ? Горыг зорж юм. Би дуурч гэрнэ. Горыг зорж юу хийлээ? Цэвэр. Ямар цэвэр юм бэ? Баттай цэвэр. За ороо биш үү? Миний влогийг угаасаа хүн үздэг юм уу? Окей. 50 итгэн л хүн үздэг. Тэгээ та идэх баярлаа. Илүү их фоллоу хийгээрэй. Биш юу фоллоу гэлээ юу лээ. Subscribe аяа тэр үгэж хэлж байгаа. Subscribe штэнэс. Subscribe. Subscribe дараарай. Лайк, share хийгээрэй. Миний 100 subscriber дээр юу хийх юм? Ямар бэлэг барих юм? 100. Би нэр хэдэн subscribe. За. Дагагч гэлтэй нэ за. Дагагч subscribersтэй юм болоо. За юу 100 мянга дээр юу хийнэ? Гэтэ аливаа зүйлийг ингээд тууштай ингээд зүгээр л хийгээл яваад их юм бол айгу гоё санагдаад байгаа шүү дээ. Тэгээ YouTube channel маань болохоор зүгээр л миний ингээд тийм гоё дурсамжаа хадгалдаг
тийм орон зай маань байх болов уу гэж би боддог. Тэгээд альва өөрийнхөө ийм онцлогтой онцгой санагдсан өдрүүд түүхүүдээ ерөөдөө хуваалцъя гэж би бодож хийдгэлтэй. Тийм болохоор бүхэн намайг үргэлжлүүлэн дэмжээрэй. Тэгээд та нар өө үздэггүй шүү дээ. Үтгэе болчихъя заяа. Сте болчихъя. Манайс гой процтой цэвэнч байна. За юм гоё цэвэн хийж өгсөн байна. Ингээ мокапа крисктэй процтой сайхан цэвэн. Вау. Баярлалаа гэдэг. Цэвэн хийж өгснээс баярлалаа. За одоо аялаа үргэлжлүүлж байна. Өнөөдөр нэлээд сайн амарч тэгээд гоё Монгол хоолоо идээ. Гэтэ юм үзэх гэсэн чи хитрхээ оройтцсан юм шиг байна. Орой 10 гээл бүх дэлгүүрүүд нь хаагддаг. Тэгэл 7 гээл нь музей энэ бүгд хаагддаг юм байна. Бид нар ч нөгөө Москвагийнхаа хэмнэлээр ингээ явах гэсэн ч юм бас. Тийм бүх үзэх юмнууд нь өнөөдөр хачжээ. За яг бид нар тэгтээ маргааш гэдэг өдөр ахаад байгаа. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ жохон шөнийн Калининградыг үзцгэх болно. Тийм. Зеленоградскийг үзэх болно хэдүүлээ. Грацк. Ийм гоё юм Pinterest шиг харагдчихаас тийм. Тэр үлгэрийн хотод ирсэн юм шиг санагдаад тах юм. Байшин барилгууд нь үнэхээр гоё. Би бүр энэ үгийг хэд ч хэлж байна. За энэ ийм худалдааны гудамж харан явж байна. Тэр араа. Вау, шоколадуудыг хараа. Ямар гоё юм бэ? Яа, амстар чнаа. Ямар намаа. Ас өндөр их өндөр байна шүү дээ. Хөөхий. Хотел. Тийм, гоё харагдаад юм шүү. За нэг селфи. Би бол бичлэглэж. За. За энэ Кашмирийн дэлгүүр байна. Энд ч мар Чингис хаан маань байна уу юу? Морь зөөр Баатар мантар шүү дээ. Морьтой Баатар. Гоби. Тийм биш дээ. Гобиса Монголиа гинэ. За, Монголд үйлдвэрлэв гинэ. Манай амьснууд бол байгаа л. Янамал гинэ. За, янамал маань байна. За, Монгол бичгээр битсэн оруулалтнууд маань байна. Тэгээд энэ чинь Монгол дэлгүүр л байсан байна да. Гайхаад байсан ярав. Тэглгүй яах вэ? Монголоос л бүгдээр ирж байгаа. Зөө, мөнх гэдэг. Нэг юм яа, үнэн ингээд. Энд чи юу юм зүгээр л юпг аастай. Ийм юпг нэцта ийм үнэтэй. Сайхан болчлоо Монгол юмнуудаа хараад. Гэтэ Монгол юм. За одоо нөгөө амар алдартай Крендл гэдэг гэлч юм бэ энд гэж байна. Крендл. Вау, юу харагдчих вэ? Стаа нөхөх бэ. Нараа юм хүү харагддаг. Бүрэн. Бас хазчихв. Яа нөө юу шиг юм шүү дээ. Тэргүүн шиг юм шүү. Айгу олон давхаргаатай. Гоё маа. Юу л амар юм гоё чил хотын тий. Ямар ч стрессгүй, тайван. Гоё наа. Нойр ирж гин кофего бариад ирж гин. Нөгөө слоёны честа сосисков чиз гэдэг шүү дээ. Тэрний юу шиг вэ? Тэрний юу шиг гэтээ чихэртэй. Тэгээ дээрэс нь ингээд юу нэмсэн шиг санагдаад байгаа юм. Горчит заяа. Одоо ингээд ийм хайсан шоколад яатал ийм хүүтэн байна. Царцтлоо. Царцтай хүүтэн байна. Энд ингээ бөгөөс хүн болгоны харц яг ингээ бид нар дээр ингээ тусаад байгаа байхгүй юу? Тийм.
Тэгээд нэг харсан нь болохоор ингээд сонирхож айгүй хөөрхөн ингээд хардаг тийм уу юм расистлаг юм нөгөө юм яа юу юм уу гэсэн нэг юм харцч юм бас заримдаа байдаг байхгүй юу? Тийм бол биш айгүй хөөрхөн ингээд инээд алдаа сонирхоол айгүй хөөрхөн шууд төрүүлж мэдлгээл гэтээ мэдээж нэг хаавал гэлтэй. Тэгээд эсвэл хаяа японоор мэдлээд тийм айгүй хөөрхөн л мэдрэмж төрж байна. Яг одоо 8 цаг 20 минутаас нар жаргана гэсэн. Тийм болохоор алсын аргач дээр гоё нар жарахыг харцгаая. Вау! Хөөх юм бэ? За зураг алтан дэшүүд орсон манайхан. Чи ингэ зургийг авч байгаа. Тэгээ харж байгаа да. Тэгэрийн гура KSG. Хамрын хартай. Идэх юм байхгүй. Муурнууд амар ирэх юм бэ. Эхлээд шүү. Оо ичээд ам шүү. За day 3 өглөөний цайндаа бид нар юм гоё бурцтай бонштай сүтээ цай хийж ууж гин. Өөр гоё аялаад байгаа юм бэ. Тэг чи ерөнхий тогооч манай за бид нар одоо гарахтаа бэлдээ. Дууан хийж гарах гэж байна. За цаах уу манайхаа. Цаах уу. Олох гээд ингээ алхаал энэ. Нэр гоё юм. Цэцмэг ах юм влог чинь зүгээр ингээ нэг гоё гудамжнуудаа харуулсаад гоё явуулаад идэв шүү дээ. Вау, гоё бас. За одоо Светлогорск хотод ирсэн байна. Тэгээ автобусанд суугаад Зеленоградскаас 1 цаг яваад ирсэн байна. Тэгээд сая бид нар хоолоо идээд ийм ямар нэгтэйглээ Улкамори гэдэг юм газар гоё хоол идцгээгээд одоо яг энэ замынхын эсрэг талд ийм гоё барилга байд юм байна. Ингээд өвсөөр ингээ хүчигдсэн. Тэгээ энэ хуучны одоо барилга тэгээд ерөнхийдөө ашиглагддгүй. Нөгөө хэд их хуучирсан болохоор одоо нөгөө ашиглахад аюултай гэж үзээ зүгээр ингээд одоо сүмнэр шиг ингээд байждаг. Манай област маань болохоор Калининградская. Төв хот нь Калининград. Тэгээ нийтдээ 22 юм тусдаа энэ аймаг гэх юм уу муниципалитеттэй. Яг ингээд галт тэрэн гэх юм уу цахилгаанаар ажилладаг юм электрик юм болохоор яг энэ эргэрүүгээл юу нь бол чиглэсэн. Тэгээ бусад ингээд цаашаага ингээд яг дотогшоогоо гэх юм уу тийш нь болохоор зөвхөн автобус, хувийн унаанууд л ер нь явдаг. За энэ бол ингээд амар нэг тийм үлгэрийн юм шиг харагддаг. Тийм ээ. Наа чи жижиг юм хотоо юм уу? За. Одоо тэр нь болохоор нөгөө манай Калининград гэдэг хотын нөгөө нэг саппорт айгу адилхан. Энэ тэгээд зүгээр хотуудыг ингээ нэг байшингаар ингээ бэлэгдэлсэн байгаа гэсэн юм уу? Үгүй баха. Сайн тэрний бас мэдгүй. Ерөнхийдөө зүгээр ингээд 100 зэрүүлээд тийм сүмнэр шиг юм хөрхөр жижигхэн байшингууд ийцсэн. Тэгээд яг байшингийнхаа стил нь болохоор өөрөө яг юм нэг Европын яг энтхийн өөрсдийнх нь юм стил. Тийм үү тий. Өвөл эднэр ингээд ярмарка гарахангууд гээ Польшоос, Германаас тэгээ Латвигээд ойролцоох ингээд Европ хотоодаас жуулчмаас айгүй хэрэлдэг. Калининградск гэдэг ингээ муураар амар алдартай юм л шүү дээ тий. Ер нь бол нэг амар анханасаа тийм их мууртай байгаад байсан тийм төөх хол байхгүй зүгээр нэг жоохон ингээ муурн их тэгээ тэрийг ашиглаад тэгээ зүгээр аялал жуулчлал хөгжүүлэх гээд ингээд айгүй том ингээ байшин дээр муурны ингээ зураг зурцсан тэгэл муурны ийм нөгөө нэг светофор ч монголоор юу лээ
гэрлэн тохио. Тийм гэрлэн тохиод нар гаргацсан. Тэгээд зөвөр л альж уулчлаа ингээ хөгжүүлэх гэж тэрийг илүү их ингээ би бүр юм гоё домог момог байд юм тийм болов. Гэрлээс ер нь ингээд загаас тэгэл муур айгу бэлэг тэмдэг юм байна шүү дээ энэ хотын. Тэг үлгэр домог нь яг юу юм бол гэрлээс асуусан чинь муур загсаа идэв болоо. За төв талбайтай явж ирсэн байна. Энэ Янтар хоол гээд газар нь болохоор манай областт ингээ болдог том концертууд ерөнхийдөө гардаг. Энэ том барилга байгаа. За ихэл далаагийнхаа эргээр одоо бид нар ахлах чинь. Эрг дээр ингээ байшингууд нь байт юм байна. Ямар гоё юм бэ? Йоо, амар гоё юм манайхаа. Гоё юм тий. Яг юм мэрэг дээр ингээ байшинтай байсан амар гоё газ. Харин тийм. Нэрээ эрг рүүгээ яг өндөрлөг юм шүү дээ. Оо вау. Та нар Бид нар харж байгаагүй. зоос байгаа мó? Минута. Юм юм бэ. Нэцтэй харж байгаа юм шиг харагдаж байна. Төсөөлч. Шүг гэрлээд 10 рубль байлаа. Тэгээд ингэж хийж үзэх чинь. Хэлсэн үү? Тань явцсан одоо. Юу ч өөрчлөгдөөгүй байна. Юу ч өөрчлөгдөөгүй. Эвдэрсэн юм шүү дээ. Наа чи зүгээр юу вэ штэ. Хотлоо идэм юм уу тэгэхээр. Ингиж мөнгө иддэм байна. Оо. Ямар хөөх юм. Зөв та нар бүр 50 секунд хараад штэ. Би зөвхөн тэнгэрл хараад ах юм. Биндэр зогсчих юм. Би тэгвэл тэнгэрл хараад байна. Яа, за. Сайн байцгаана уу? Би ингээд өөрийнхөө антаарсан юм хэлэх гэсэн юм аа. Ингээд энэ Калининград, Светлогорск гэсэн хотуудад том ингээд сүлжээ тийм хүсэл дэлгүүр гэх юм бол зөвхөн Печорочка, Евроспар байд юм байна. Тэгээд өөр Магнит, Dixie, окей, вау. Тацнаас тантай сонссон биш үү? Тэгээд харин тийм юм байдгүй юм байна нөө. Бага том дэлгүүр нь Печорочка л байдаг юм байна. Гэтэ бид нар Печорочкач орж үзээгүй. Жижигхэн. Ямар бэрмээр авъя гинэ юм бэ? Калининградд энэ ер нь ингээд бид нар Светлогорскийн одоо далайн эргийн хажууд ирсэн байна. Тэгсэн чинь ийм том олигарх баяах нарын амьдардаг амар гоё тийм том цонхтой гоё байрнууд байна. Тийм тэгээд бид нар ямар гоё юм бэ? Бид бас тэгээд 5 хэдэн жилийн дараа бас ингээд өөртөө ийм гоё байртай болно гэд манифест хийгээд зогсож байна. Угаасаа манифест хийгээд Калининградд ирсэн манифест хийгээд энд байртай болно. Энэ ер нь манай лагерийн байр болноо. Дачаараа гоё явъя. Калининград руу тэгээ онгоцоороо явж байгаа. За би ингэж ярьсан юмуд боллоо. Дараатай баярлалаа. Мэн микрофон. Нэр влог хийх гэж нэр энэ хэд нэр үнд орж байгаа шүү. Би нэр завсар зайг нь ашиглаж та нар төрөгч. Буугаад ирсэн чинь далайн давлгаа нь бүр амар гоё харагдсан. Тэгээд давлгааг нь хаагаад ирэхэд нэг тийм хан босгоцсон юм шиг байна. Тэгээд үнэхээр гайхалтай. Европт ирж амьдармаар санагдлаа. Хөл ер нь гэмаа юм л та. Үс ямар арцгаар байгаа нэ. За яах вэ? Герман пи бүр яг тийм улаан буудаа амтагдчихсан. Амар гойсон. Тэгээд доош бууж бүгдээрээ далайн давлгаа уццгий. Let's go. Яг Москвагаас гарахад би нэг тийм жоохон санаа зовоод эргэлзээд байгаа юм шиг тийм байсан шүү дээ. Заримдаа ингээм амьдрал ингээд юу ч хийх ингээ хүслэхгүй. Зүгээр л ингээд оршоод байгаадаа ч ингээд дургу өрмээр хэцүү үед байдаг тий. Тэгээ одоо болохоор бүр ерөөсөө эргэлзээш тэнэглсэн тийм бүр харамсан сэтгэл огт төрөхгүй байна. Энд дэрсэндээ бүр маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр ингээд аяллаа маань 3 дахь өдөр
Бараг ингээ 3 өдрийн дотор айгүй их дурсамж бүтээгээд ийм тайван, намуухан хэмнэлт нь аль хэдийн дасаад эндээ бараг үлдмээр санагдана. Тийм, юмд айгүй амархан тасах юм аа. Тэгээ явах гэж айгүй зовх юм. Вау. Мөргой юм бэ. Юу хөхрөлтэй эсрэг сайн. Хөгшрөл. Тэгээд ингээд За янтаартай савгууд нь чигшүүлнэ ингээд айгүй гоё юутай гэдэг. юм ч бүр хамаг юм л янтаартай. Янтаарны банк, янтаарны юу гэж зүрхстэй. Бүхэл юм л янтаар л гэдэг юм байна. Янтарная туалетная бумага гэх нь холгол. Всем добрый день, мои дорогие подписчики. Я бы хотела сказать, что Калининградская область дала нам очень красивую визуальную эстетику. Визуальная эстетика 100 из 100. Вообще красиво. Я только это хотела сказать. Все, всем спасибо за внимание. Всем пока. Пожалуйста, подписывайтесь на мой канал. Юля? Нерни Юля? Батнос, пожалуйста. Все, всем спасибо. Бид нэр өнөөдөр амар ядарсан. Бид нэр өглөө нэг банштай цай хийж идчихгээл шууд гарсан. Тэгээд дугуй прокатад аваад, нэг цагаар аваад, 70 эргээ дагуу яваад тэгээд айгүй хэцүү байсан. Манай Москвад нөгөө им дугуй цаанаас электро юутай болохоор жоохон чихэл өөрөө шууд явцдаг. Энэ нь бол юутай адилхан. Юу гэвэл скутертэй адилхан. Тэгсэн чинь эндхийн дугуй яг нөгөө өөрийнхөө хүчээр авдаг дугуй. Тэгжсэн чи сүлдө хүл ядраад. Тэгээ бүр шүмс татгаад эцээд хөс гажаад гэтэ гойсан. Тэгээ дараа нь бид нэр электричканд 40 минут яасан. Бид нэр тэр электричканд 40 минут явах гэжсэн замаа дугуйд туулах гэжсэн л гээ бод. Нэг ганцхан цаг унаад бүрстэй бүр хүнээ байсан бид нар. Үхээ шахсан үнэл хэлчихье. Амарс. Тэгээ бид нэр электричкандаа суугаад амжигтай халахсан. Тэгээ кафега хайгаад аюу хямдхан бид нар бол нөгөө бюджет дуусаад байгаа. Тийм болохоор яг үнийг хэлгээд тэгээд бид нэр аль боломжтой аль гоё хямдхан иддэг газар байна гэд хайсан. Манай гид ариун заяа бид нэрийг аюу гоё столова тийм хотын хөтөг гоё столова л оруулсан. Аимшигтай гойг үлээ штэ. Тэгэл тэр хүртэл аюу холцсон байсан. Үлсцэн ядарсан эцсэн хүмүүс ингээд дээшээ бүр гэж алхаад. Тэгж гисэн ирсэн. Одоо ч гэсэн алхасаар л. Гэтэ очиод бараг нэг 8 өсгөж очих хаа тий. 8 өсгөж шууд нам. Тэгээ бид нар маргааш өглөө 12 цагаас байраад чөлөөлж өгнө. Байраад чөлөөлж өгөөд манай нислэг оройн 7:35-аас хагасны бүлээр 4:35 гэхэд очсон байх хэрэгтэй гэсэн. Тэгээд маргааш Калининградаас нисэх болохоор Калининградын захаараад сувенир аавна. Бид нэр ингээд 2 хоног зугаалгатаа гоорхинлээ маркетер аваад байсан. Асар их нацанкатай айгүй их үнэтэйгээр аваад байсан байна. Тийм үлээ. За анхаарал хандуулсан та нартай баярлалаа. Подписывайтесь. Ингээд манай дээрэгийн өхөөрлөгийг хөрвүүлдэг нэг 3 топ зүйл байдаг. Нэгдүгээр топ 1 number 1 VIP мөг. Эхний өдөр ярмарканд явсан чил найзаа мөгний хэлбэртэй юм уу энэ ямар хөрх мөг найзаа ямар хөрх ингэ. Хоёр дахь нь зараа. Ямар хөрхэн зараа байна гэдэг. Гурав дахь нь мэлхий. Чи мэлхий өхөрдөд идэх штеп. Чи мэлхий өхөрдөд идсэн мэт. Та мартаж юм хоёр юм төгс ханал нийлж байгаа. Би л мэлхий л хараад өхөрч нь харж исэн. Тийм манай муур нохоод л дургу. Тийм мөрлө муу нохоо дургу нохоноос бүр амар айдаг. Жижигхэн юм тэг хүний бараг одоо юу юм бэ? Нэг чихваханы 8 см-ийн юм урттай юунаас л айдаг. Чихваханаас л айдаг манай найз. Хадчул яах юм? Бата нохонд барилсан маань найз. Тийм байл байна. За анхаарал хандуулсан нартай баярлаа. Ингээд зурагч байгаа байхгүй юу? Зурагч маань зүтээрээ. Зурагч нь тэгээд ерөөд тагтай барьсан хүмүүс элдээ янзын хувц өмтөр өмссөн хүмүүсээс аялж явж байхдаа та нар зүгтах хэрэгтэй. Барьж авах юм бол тэгээл салахгүй. Хэвээ нэр хаанаас ирсэн юу вэ? Хинөө юу вэ гэж баахан ингээл хэвээ ингээм тийм аураагаар угаан чи мөнгөгүй болно. Лövэр дуулана. тийм. Тэгээ авч өгсөн зураг ч гэснэх гоё биш үү? Яг төлөө авахулсан байгаа байхгүй зураг. Бид нөхөлтүүлсэн.
Одоо зурагч юм камертай хүмүүс шууд айна. Ямар сандаа сая зурагч зурчин байна. Зуртаарай. хоол бааштай гурилтай шүлтэн. За бид нар өнөөдөр байраа чөлөөлчөөд тэгээд центральны рынок тэгээд төв захаар нэгээд нар явж үзчихин. Эндээс хөрх энэ хотод зориулсан сувнир юм уу гой юмнууд авъя гэж бодоод зах дээр хүрээд ирсэн. За тэрсэн захаараа гэдэг. Үзэж сонирхож явж байна. Одоо сүмнэрээс өрөвч байна. Аа. 150 рублээр авсан шүү дээ. Юу гээ? Яг энэ магнит 300-аар авсан шүү дээ. Энэс бүдэрэ 70 рубль гинэ. Гой гой. Янтартай. Бид нар бол төвж явж байхдаа амар үнэтэй л авсан юм байна. Энэс нэг авч юм уу? Ийм авчих уу. Хуурхаа. Онгоцныхоо бодол руу удахгүй явах чинь тэгээд сая жоохон юм идчихэд за энэ байх үедээ Калининградд юу хамгийн их сэтгэлд чинь ингээд хөрөө. Миний бодлоор бол Калининград бол үнэхээр амар тайван хот байна. Тэгээд бид нар чинь нэг юм том өндөр барилга дунд тавчуу бүлүү хотод том хотод амьдардаг хүмүүс яг юм гоё байгаль үзэхээр яалтчгүй хүний сэтгэл санаа амар гоё тайвширч өгд юм байна. Ус нь их гоё юм байна. Ийм давстай ус. Шүвшөр бол үнэхээр таалагдсан. Тийм, шүвшөр бол үнэхээр гоё ялаа. Бан твтэх гоё ялаа. Биений тас бараг хэрэггүй байлаа. Хэрэггүй байна. Тэгээд банны давс мас ерөөс хэрэггүй юм байлаа шүү. Өөр гэвэл ярмарка амар гоё байсан. Бид нар яг нөгөө нэг баярын тийм выставка үзэсгэлэн дээр таарад тэгээд тэрнээс ер нь бол амар гоё. Олон төрлийн янз бүрийн тийм хоолнууд харлаа. Маш олон гоё үзүр үйлчлэгээнүүд харлаа. Тэгээд тэр бол айгүй гоё ялаа. Таксинаас айгүй гоё хэмтгэн байд юм байна. Тийм, ханс хотоос хотын хооронд бид нар ч юм баг 200-аар 200 хүү. Тийм нэг хүний 200 рубль ч юм уу те нэг тийм хөө яг дөрвөлээ явж байгаа болохоор бас таксинд айгүй гоё багтаад яг ингээд ровно багтаад байгаа нь айгүй тийм мөнгө хэмнэхэд их хэрэг боллоо. Би тэгэхэд ингээд рандомны явж аваад өнөөдөр бас юм хаалтай юм солонгос ресторан гинэ одоо ч кафе гэх үү те. Кафед ирсэн. Тийм кафед. Ойна центавга харуулсан. Тийм. За дугуй аялалд явсан. Тийм тэгээд автобус далайн иргэдээгүүр ингээл дугуунаа шивчихсэн амар гоё юм билээ. Энэ гэхдээ дугуунд хүмүүс аюул олон юм билээ. Дайрчих шахаад гэсэн чинь яагаад гэдэг үчиг нь бол ойлгосон үнэхээр гоё юм. Тийм үнэхээр дугуун замыг бол үнэхээр гоё шийдэж өгсөн байлээ. Яг хүнд зориулсан те. Хүндээ хэлтэй хот гэдэг шиг тийм. Нилээн тийм байна. Тийм. Яг уу ганц жоохон таалагдаагүй юм гэвэл амар тийм хүүтэн уур амьсгалтай байна. Амар хүүтэн уур амьсгалтай байлаа. Нөгөө би ч нэг Сочид байж утсан болохоор яг Сочид яг ийм үе дээр явж үзэж байхад бол амар дулаахан байдаг гэсэн баггүй юу. Тэгэд энэ болохоор нилээн хүүтэн салхитай байд юм байна. Яалтчгүй бүр. Тийм тэр бол бүр үнэхээр амар нефт бүр ингээд салхилаа заяа. Тийм хоёул баг энэ цамцнаас гадаа салаагүй. Тийм салаагүй бит хоёр тийм зах руу н орж үзлээ. Центральны рынок гээд ийм яг манай нарантуул захал юм да одоо тий. Тэгээ тэрнээс чөмдөг самар авлаа. Юу гэдэг л хоёлаа. Юу вэ? Самдаг чөмөг. Юу аач? Манайд нэг самдаг чөмөг авч байна. Тэгээ тэр чинь нөгөө нэг юу шилдэгэ мартчихжээ. Би тэгэд монгол хэл дээр миний самдаг чөмөг авч байгаа. Тэгснэ гэрэл хажуудлаар санснаа юу яриад байгаа тоош Цөмдөг самар аваач гэнэ. Яа. Тэгээ ойлгоод авах юм. Тэ. Тийм ээ та бид хоёрыг загнажлаа. Чимээгүй гинэ.
За энэ түрээд ингээд ерөнхийдөө бол бит хоёрын бит хэдийн Сэтгэл туслаа. Бай. Яа, нислэг хойшлоо одоо бүгдээрээ ингээд очиулаа үзчихсэн. 7-оос нисэх байсан ч юм. 8 гэдэг температурт оруулах цагаас байна. Манай яг тийм юм метронууд өндөр хатж байгаа. Бидний нислэг 7:35-аас нислэгтэй байсан. Одоо Калининградын цагаар 9:35 болж байна. Бидний нислэг 2 цаг ажилласан. Өчигдөр тайлбарлахгүй байна. Тэгээд би маргааш ингээд амар чухал ингээд тэр зашигтай байхгүй юу практик тэр дипломны практик тэгээд тэрээ би маргааш тэрийг зашиж хийж чадахгүй болвол би жилийн дараа зашигтэй шууд автоматически гос экзамен намайг оруулах гэж бодлоо. Тэгээд ингээд сайс хажуу сэжсэн имээ өвөө яаж чадахгүй би Сквагаас гарсан. Сквад одоо тэг 3 удаа 4 ингээд амгалан боллоо. Бүх амгалан боллоодаас ингээд одоо 2 цагаас ниссэн бүх ингээд онгоцнуудыг ойрхон байдаг гэж ставал Волгоград, Имэтийн хотуудад буулгаад тэгээд зөрчигчдийн амгалан төрөд байлгаж байна гэж. Яагаад вэ гэсэн чинь тийм параднаас болоод бас ингээд дорооны дайралт атак гэсэн гинэ Москвад. Тэгээд тэрнээс болоод бүх аэропортуудаа хаасан гэж сайн ингээд телеграм дээр нэгэн дээр ингээд мэдчихээн. Тэгээд зөрөөтэй маягийн парад болохоор нэг юм их байлтай л. Сайн нэг цаг ихэд хашилтаа гинэ. Нэг цаг хашилтаа. Нэгээс 10 унаас хийсэн байхгүй? За хэдүүлээ юм нэг цаг хашилтаа. Гэтэ одоо ихэд 2 цаг юм аа. 2 цаг болж байна. Тэгээд нэгээс 2 цаг ингээд юм Жапонтай манай нислэг хариуцлах юм шиг байна. Ер нь бол гэхдээ нэг шөнө 3 үжиж байна. За би дүрсэн одоо ингээд ихэхэд байж хаад би одоо боллоо одоо дүүс их юм үнэхээр алгаа. За баярлалаа баяртай. Би сэвэлтис на канал. Одоо хэдэн цаг болж байлаа манайхаа? Шөнийн 1 цаг. Шөнийн 1 цаг болж байгаад би тэд нисээгүй л онгоцноос бүр ингээд халуун хоол мод өгч. Би нэг одоо идэнгээ хэлээс өөр арга алхаад. Манайхаа Инээс хിവэрэлээ бид нар. Нам пиздец, Люда. Нам пиздец, Люда. Нам пиздец. Нам пиздец, Люда. Нам пиздец. Не волновайся. Нам пиздец, Люда. Нам пиздец. Эмэм би өглөөний 6 цаг 30 минут болж байна. Би тэг яваагүй л байна. 13 цагийн ингээд ослыг бодлоо. Зөвлөө. Чэнэ минут. Яа ингээд жоохон унтчихаас ирсэн чинь онгоцны буудлын төр чихтэй бараг Калининград төр чихтэй ямар сүлжээг болсон байна. 5 сарын 9 хүртэл сүлжээ хязгаарлагдана. Эцний сүлжээний хязгаарлагдсан чинь ямар яарэ. Бид нар одоо гэрлийг олохгүй байна. Гэрлээ хайж ч юу. Хамгийн сүүлд наваа миний найз одоо энэ дээр хурц ирээд унтцгаа гэж. Одоо тийм унтах юм байна зааж өчөөд. Тэгээд нөгөө хоёр хэлсэн чинь та хоёр хамт явчихаа тийг ирээгүй. Гэж солирдох юм. Гэрлийг одоо хааны үйл цаг. Одоо дэлгүүр их байгаа мó. Намайг ч. Тэн гэрлийг яа чи. Юу тоорлоо. Уурлаа шанда. Уурал тийм байна. Өөдөөс банаалын тэрийг юм асуудаг шүү. Үгүй юу гэсэн үг юм чи андаа чи бүтэн сэрээгүй байна. Чи бодит амьд дээр бодоод үз. Тийм зөндөө хайж явах чинь. Зөндөө хайгаад найзаагаа хараагүй 2 3 баг хамттай сүлдээ явлаа. Тийм. Байх газар үзэж халан байлгүй байлаа. За миний бас хин аваа явчих юм бол. Даахсан байл.
За сүрцэн би юу ч уур. Тэд байгаа шиг мэдээ явуулахгүй гэснээс явуулсан тул мөнгө төлөх юм байна. Манай Россиад мөнгө байгаа болохоор мөнгө төлөхгүйгээд байгаагаар бид нэр чадахгүй бүгдээ 18 цагийн суугаад байна. Хүмүүс нь одоо юм шүү. Ариу явсан. Бидний л хэсэг явахгүй. Бидний л хэсэг явахгүй. Бүгдээр яваад Смартага, Аэрофлот өөр явсан. Бүгдээр шимэтэр яваад байгаа юм. Би сайн гэж байгаа ингээд бидний шопноор та нар цалинч та нар ингээд компани үйл ажиллагаа явуулж яагаад одоо ийм асуудал гаргах юу болоо оршуулж сайн үстэй юм шүү. Начинается концерт «Социальной Үнэхээр ингээд онгоцны бууд дээр хонлоо. Одоо бараг ихэд өдөр өмч юм байна. Тэзээ явахаас амаргүй. Бас бидний ажил амар гоё. Бисэн байт. Юус ядраагүй амар гоё дууссан байлаа. Тэгсэн чинь ингээд онгоцны бууд дээр амар ядраад ядраад ороод ичихсэн гэжтэй. Уул аялаасаа бол ингэж дуусгаа боош. Яа шүү одоо нэг юм нисгэж яах шиг байна. Манай энэ орс ихчнэр гоё хэрүүл хийж иж нэг юм. Одоо бүр би биндээ гомдох нь гомдоод уйлалцах нь уйлалтаад бид идчихэ. Одоо бол онгоц руугаа орчин бүрхэм нь 19 цагийн дараа Орос бас ийм л чангал байд юм да. Одоо эрт сурах байгаа хүүхдүүдтэй хандаж хэлэх. Нэг юм гэртээ Москвада ирлээ. Амар хэцүү байваа. Гэл нэг Оросын талаар нэг юм өнгөтэй өөдтэй сайхан ингэ сэтгэлдээ бол. Яа. Сайн байцгаана уу? Ингээд бид Москвад ирсэн байна. Тэгээд ингээд 18 цагийн дараах 19 за тэгээд нисгтэйг нийлээд бараг 24 цаг нэг шөнийн тийм нэг өдрийн 24 цагийн аяллыг энэ хүрээ дуусглаа. Тэгээд үнэхээр амар аялал байлаа. Адал явдалтай байлаа найзуудаа. Наконец-то мы приехали в Москву. Родная наша Москва. Аялын маань тэр сайхан сэтгэл нэг жоохон алга болж байна. Үнэхээр ингээд төлөвлөөгүй зүйл гэдэг чинь гинт ингээд гаргаж ирэх юм бол хүний шууд тэрүүлт юм байна ингээд бүр одоо бүр тэнд ингээд онгоцны буудлын дээр байсан хүмүүс нэг бүр таньдаг бүр ингээд амдууд болцсон одоо сүлрүү баяртай манайхаа гэсэн ихөр энэ хүрээд бидний аялал өндөрлөө бидний за баг 4 өдөр 3 шөнө бишээ 4 өдөр 4 шөнө болцсон. Уг нь 4 өдөр 3 шөнө байсан юм. 4 өдөр 4 шөнө болцсон. За энэ аялал маань ингээд хүрээд өндөрлөө. Хамт ингээ аялсан хөрхөн охтуудаа баярлаа. Баяртай.